Сайн байцгаана уу? Би Нус нэгэн байна. Өнөөдөр би чоронгоос оргсон хориглын тухай ярих болно. Тэр үнэхээр авиасаа нэг нь. Олны хараанаас амжилттай зугатаж чадсан юм. Оргосны дараах зугаталт нь ч маш сонирхолтой. Илүү дутуу юм ярилгүй хамтдаа үзцгээе. Оргосон газар нь Охио мужийн Ростойргийн шорон. Энэ хүний нэрийг Джон Парсонс гэдэг. Цаашид товчлоод Джон Гэй. 2005 оны 4-р сар болсон явдал. Оргож байхдаа цагдаагийн нэг ажилтан хүнүүжээ. Түүний хэрэг шүүхээр шийдэгдэхэд 4 сар үлдсэн байсан ба цаазын ялах магадлал маш өндөр байлаа. Тухайн үед уг шоронд төр садуулганд шүүхурлаа хүлээж байсан юм. Тиймээс тэр шүүхтээс өмнө орохоор шийджээ. Тэр аль болох хурдан төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ёстой байлаа. Джон эхлээд амралтын талбай орчин сайдаар ажиглаад бээврийн цонхоор оргон гарах боломжтойг олж мэдлээ. Гэхдээ 6 метрийн өндөр хан мөн цонхны төмөр тор, хяналтын камер хянагчид болон бусад хориглолууд гээд энэ төлөвлөгөө баг л боломжгүй мэт санагдаж байлаа. Тиймээс өөр арга зам хайхаар шийдэв. Тэр өрөөндөө буцаж ирээд өрөөгөө шалгалаа. Эхлээд цонхоо шалгасан ч энэ боломжгүй байлаа. Дараа нь ханаа шалгалаа. Ханыг бетон тосгоор барьсныг мэдлээ. Тэр өмнө барилгын ажил хийж байсан учраас ийм төрлийн ханыг сайн мэднэ. Хэрвээ эндээс нэг цоног гаргаж чадвал доод давхар руу мөлхөж тэнгэн дээвэр төрж тэндээс булсаж буугаад шоронгийн хажуугийн замаар зүтгэх боломжтой болно. Гэхдээ эхлэхийн өмнө түүнд хийх ёстой нэг чухал зүйл байлаа. Шоронгийн хамгаалагчид өдөр бүр өрөөнд нь орж шалгалт хийдэг учраас ханан дээр сэжигцээ зүйл байгааг мэдэгдүүлэхгүй байх ёстой. Түүнд ямар нэгэн будагны зүйл хэрэгтэй болов. Тэгвэл өдөр бүр тоосгоо буцаан барилуул дадлах боломжтой. Ингэснээр хянагчид баригдахгүй. Тэр хөзөр тоглоод хоцсон хөхөнгөн чихэр болон шүдний огоо гэлгуурууданд хийлээ. Халуун улсаар угааж хайлуулаад дараа нөхөв. Ийхүү эцэст нь чихэр болон шүдний ог нийлүүлж халив. Ингээд будагны төрлийн зүйл хийлээ. Өнгөн хантай яг тохирч байна. Ийхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой боллоо. Гэхдээ түүнд бас нөхөх багч хэрэгтэй байлаа. Тэр агаар жуултын хоолойноос нэг төмөр зүйл мулталж авав. Дараа нь тоосхны завсрыг ухаж эхэллээ. Ухах явц маш удаан байлаа. Мөн тэр өрөөний гинтийн шалгалтад тулгарх ёстой байлаа. Энэ түнд ёстой том асуудал юм. Ингээд шалгалтыг давах боломжтой. Хэрвээ маш нэрийн шалгалт хийх хянагчтай таарвал тэр баригдах өндөр магадлалтай байв. Тиймээс тэр цаг хугацаатай уралдаж ажиллах хэрэгтэй болов. Шалгалт бүрийн дараа түнд ханаа авах 30 минутын хугацаа гардаг юм. Дараагийн шалгалтын цаг төхөх үед тэр бэлтгэсэн будгаа тооцохны завсар төгөж шалгалтыг давж байлаа. Ингээд бүтэн сарын турш угсны эцэс эхний тоосгоо авч чадлаа. Тэр ханны цаан улаан тоосгон давхар байгааг олж хараад маш ихээр баярлав. Тэрээр үүний цаана ирэх чөлөө байгааг ойлголоо. Ивч угсан тоосгоо буцааж тавьмагц нэгэн аимшигтай мэдээ ирлээ. Шорон шин орлогч дарахтаа болжээ. Энэ хүн хитрхий цэвэрч нэгэн ба ямар ч бохир зүйл өөсөвийг төвчиж чаддаггүй байлаа. Тэр өдөр орлогч дарах гэнэт бэртлэн нэрж Жонны өрөөнд орж шалгалт хийв. Ханны тоосго дөнгөж нөхөгдсөн байсан тул тэр хараахан бүрэн янз амжаагүй ба төгсөн буудаг нь чадчих амжаагүй байлаа. Орлогч дарах сайдар харсныхаа дараа Looks like someone's been digging here. I don't know. It'd be good if you get someone to fix it. I don't want to get blamed for it. I get maintenance to come in and take a look. Ийхүү орлогч дарга засварчдыг дуудах болно гэж хэлв. Засварчид 2 хоногийн дараа үдээс хойш цагт ирэх товтой байлаа. Тэр үед бүх зүйл ишлэгдэн гарцаагүй. Джон маш их айж байлаа. Түүнд цаг үлдсэнгүй. 2 хоногт үлдсэн хэсгийг ухаж дуусгах боломжгүй шүү дээ. Энэ бүх төлөвлөгөөнд 2 сараас илүү хугацаагаар зарцуулсан байхад одоо түүнд ердөөл 48 цаг үлджээ.